Чиа бүгдэнд нь орой мэндэ. Та бүгдэнтэй чөлөө тарилж байгаа групп админ миний би хэлж байна. За өнөөдрийн лайв дээр би шинээр орж ирсэн гишүүдэд арилжааны жижигхэн зөвлөгөө өгсөн юм уу. Тэгээд та энэхүү зөвлөгөөг юм бас хүлээж аваад тэгээ өөрсдийнхөө арилжааны тактикуудын нэг хэсэгт бас ашиглаарай гэж хүсэж байна. Тэгээд за энэ дээр хэдүүлээ юу ярих вэ гэхлээр альва арилжааг эхлэхийн өмнө тухайн альва нэг койныг тийм ээ бас тодорхой хэмжээгээр судалсан байх ёстой байдаг. Тэгээд би яг та нарт өөрийнхөө ганц нэг хөдөлтөж авсан койн тэгээд яагаад авсан тэгээд тэрийг ер нь хизээ яаж авдгийг ч гэдэг юм уу тийм ээ. Тиймэрхүү байдлаар бас нэг зөвлөгөө өгөө. Тэгээд та нар энэ зөвлөгөөг дагаад бас арилжаа хийгээрэй. Мэдээж хэрэг энэ зах зээлд орж байгаа хүмүүс тийм ээ, шинээр орж байгаа хүмүүс бол тодорхой хэмжээгээр арилжаа их сонирхолтой байдаг. За миний хувьд бол яг би арилжаа төдийлөн нэг хийгээд байдгүй, зүгээр хаяа нэг яг гайгүй үнэн унтсан койн байх юм бол тухайн койныг хөдөлтөж аваад спотн дээр хадгалаад тэгээд өвний нүсхийг хүлээж аваад зарталж юм. Яг нөгөө нэг үн ханшийн ингээ байнгын хараа тэгээ суугаад байдгүй. Хөвчлэн яг инвест хөрөнгө оруулагч тал руугаа ер нь дамгаа байдгаа. За олон яриагаарч яг та үзэж байгаа хүмүүсүүд нь тэгээ боломжоор бас хүмүүс шеэрлээрээ тэгээд өөр яг энэ зах зээлийг сонирхдаг хүмүүс ч гэсэн бас энэ мэдээлэл маань бас хэрэг болно гэж найдаж байна тийм ээ. За юуны өмнө Get.io дээр жишээлбэл та нарт нэг юу үзүүлээ. Coin. За энэ Swash гэдэг coin тийм ээ. За Swash гэдэг coin болохоор Get.io дээр гарч байхдаа бол $8 хүртлээр өсөж исэн тийм ээ. За тэгээд энэхүү койны потенциал бол мэдээж хэрэг яг $8 болтлоо хүрнэ гэж бол би хэлж чадахгүй тийм ээ. Тэгтээ үүний хувьд бол би одоо ингээд энэ 4 цагийн графикаар харахад бол нэлээд доогоор харагдчихэв тийм ээ. Тиймээс би энэ койн руу орж хаяа нэг сүүлийн хэд хоног бол орж гарч байгаа. За яагаад вэ гэхээр мэдээж хэрэг хүн болгон ийм графикийг хараад бол сонирхох нь бол автаа тийм ээ. За мэдээж шууд бол энэ койныг бол би одоо ийм үнэтэй байгаа болохоор бас орж байгаа явдал биш байт юм аа. Бид нэр энэ Coin Market Cap гэдэг сайтыг өмнөх одоо видео бичлэгнүүдээс та нар үзсэн бол бас арилжаатайгаа цуг ингээд хослуулж явах хэрэгтэй гэдэг тийм ээ. За technical analysis, fundamental analysis, sentiment analysis гэдэг энэ гурав хосолж явах хэрэгтэй гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр би бол группийнхаа гишүүд юу гэж зөвлөдөг гэхээр доороо ядтаа хоёр түн шинжилгээнийхээ аргыг бас тодорхой хэмжээгээр ашиглаад ингээд явах юм бол бас сайн үр дүнтэй байх боломжтой тийм ээ. За тухайн coin маань бол зах зээл дээр бол 1 тэрбум ширхэг байна тийм ээ. За яг одоогийн байдлаар бол хичнээн ширхэг бол эргэлдэж байгаа нь бол харагдахгүй байна. За хоёр ер нь сайт байдаг. Энэ койны талаарх мэдээлэл агуулгацсан. За нэг нь бол Coin Market Cap, нөгөөх нь бол CoinGecko. За CoinGecko дээрээс бид нар бас Swash гэдэг койныг хайж болно. За манай Swash гэдэг coin бол Ethereum дээр суурилсан coin байна тийм ээ. За бид нар ямар түлхүү мэдээллүүдийг хайдаг вэ гэхлээр Coin Market Cap сайт ч юм уу CoinGecko гэдэг сайтаас тухайн койны market cap биднэрт сонирхолтой байдаг. Тэгээд дээрэс нь circulation supply тийм ээ. Circulation supply гэдэг нь бол одоо яг зах зээлд эргэлдэж байгаа тоош ширхгийн хэмжээ. За энэ дээр энэ тийм ээ. За circulation supply. За тэгээд market cap гэдэг нь бол тухайн яг эргэлдэж байгаа тоош ширхгийн хэмжээний одоо ард байгаа мөнгөн дүн тийм ээ. Total net гэдэг баха тийм ээ.
net supply ч гэлөө. Net volume. За net volume юм биш үү? Яриад байна шүү. За coin код жишээлбэл market cap мэдээлэл байхгүй тийм ээ. За 24 цагийн байдлаар бол 4 сая долларын арилжаа хийгдсэн байна тийм ээ. За total supply бол 1 сая. Мөн дээрээс нь бид нар бас ямар өгөгдөл мэдээллийг энэ дээрээс харддаг вэ гэхээр бид нар тухайн coin-ы эзэмшигчдийн тоог хардаг тийм ээ. За эзэмшигчдийн тоог бид нар бол Etherscan-аас бас харж болно тийм ээ. За Etherscan-аас. За энэ миний одоо хийгээд байгаа үйлдэлүүд бол бүгдээрээ нэг суурь шинжилгээ тийм ээ. Coin-ы тухайн coin-ы суурь шинжилгээ хийж иж бие хувьдаа тийм ээ. Одоо энэ тухайн coin-ы арилжаар орох уугүй юу гэдэг дүгнэлтийг хувьдаа хийдэг байгаа. Тэгээ та ич гэсэн бас үүнийг сураад авна зэ. За би та бүгдийнхаа комментиг уншихын тулд бас ингээд ажилтнууд утсан дээрээ бас нээчлээ. Тэгээд асуух зүйл дээр комментэн дээр асуугаа. Гэхдээ бичлэгтэй холбоотой асуулт асуувал зүгээр шүү. За одоо бид нэр тухайн coin-ы нэг өсөндөө одоо энэ арилжаалагдж байгаа юу харагдаж байна тийм ээ түүхэн. За контракт гэдэг. За хотлорсын тоо харах хэрэгтэй гэдэг байна тийм ээ. За хотлорсын тоо coin market cap дээр бол гарч ин тийм ээ. За 9-ний өдрийн байдлаар бас хотлол хийж байгаа хаягны тоо гэж ярина тийм ээ. Wallet-ны хаягийг holding address гэдэг нь wallet-ны хаягийг хэлж байгаа. 907 wallet гэж харагдаж байна тийм ээ. За хэрвээ бага хэмжээний хотлорстой байх юм бол энэ coin бол бас тодорхой хэмжээгээр цаашаа дээдэд өсөх боломжтой гэж хүлээж авч болно. За энэ юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр маш их хэмжээний одоо хотлорстой coin бол өсөхөд жоохон төвөгтэй байдаг тийм ээ. Жишээлбэл одоо 1 сая эзэмшигчтэй тухайн coin 1 сая эзэмшигчтэй гэх юм бол одоо үн өсөхөд бол бас тодорхой хэмжээр хэцүү байдаг. Тэгэхээр маш их хүн эзэмшиж байгаа учраас цөөхөн тооны хүн тухайн coin-ыг эзэмшээд дээрэс нь тухайн одоо coin-ы арилжаа 24 цагийн байдлаар арилжааны мөнгөн дүн бас дунд зэрэг байх юм бол энэ ирээдүйд бол өсөх боломжтой байна гэж үздэг. За энэ бол зөвхөн миний хувьд шүү тийм ээ. Бусад арилжаачдын хувьд ямар бодолтой байдгийг бол би мэдэхгүй. За энэ нэг бас анхаараа. Мөн дээрэс нь coin market cap дээр жишээлбэл энэ Swash гэдэг coin-ыг бол нэг 7645 watch list-ээр тавьсан байна. За watch list-дээр тавина гэдэг нь болохоор тухайн coin-ы үнийг хэлбэлцэл явагдах болгонд одоо энэ coin market cap дээр watch list-дээр хийсэн хүмүүс харж идэг гэсэн үг тийм ээ. Ерөнхийдөө сонирхож ин гэсэн үг энэ coin-ыг. За тэгээд сонирхож байгаа хүмүүсүүд маань яадаг гэхээр мэдээж үн унахаараа авдаг ч гэдэг юм тийм ээ. Одоо утасных notification дээр нь тухайн coin-ы үн одоо нэлээдгүй унсан байна гэх юм бол сонирхож байгаа хүмүүс мэдээж нэг худалдаж авна. За энэ ямар зарчмаар явдаг гэхээр зүгээр энгийн жишээгээр ярил л да. Та нэг дэлгүүрээс одоо гутлах гэжсэн гэж бодъё тийм ээ. Тэхүү үед бол таныг авах гэж байхад бол 500 сая төгрөгийн үнэтэй байсан гэж бод. За энэ бол яг жоохон үнэтэй байна гэж тань санагдсан тийм ээ. Тэгсэн чинь таны Facebook дээр мэдээлэл явж байна тийм ээ. Тухайн таны авахгаас сонирхож ирсэн гутал чинь 50% хямдрал зарлцсан байна. 250 мянга болсон байна. Яг үүнтэй адилхан coin market cap болон бусад мэдээлэл их сурвалжууд дээр танд одоо таны сонирхож ирсэн бараг тэдэн үе хямдарсан байна гэдэг мэдээлэл өгч идэг. За энэ үед бол хамгийн их худалдаа авагч нар одоо энэ coin-ыг сонирхож авдгаа гэсэн үг тийм ээ. За тухайн энэ coin дээр бол одоо жишээлбэл мэдээлэл харах нэг байхгүй учраас бид нар Dispace гэдэг coin руу бас шилжиж тийм ээ. Одоо Dispace бас надад тодорхой хэмжээгээр бас байдаг байгаа. За хот хийдэг гэсэн үг тийм ээ байдаг байгаа гэдэг чинь. За хэрвээ та нар харах юм бол Dispace coin Etherscan дээр бол одоо холдерсийн тоон бол нэг 593 байна тийм ээ. 593. Watch list-эн дээр болохоор 121 юм байна. За энэ мэдээлэл нь бас яг үнэн бодож явж гинэ үгүй тулгаж харъя тийм ээ. За юун дээр coin market cap дээр мөн адил 596 гэж харагдаж байна тийм ээ. Энэ дээр болохоор 593 гэж харагдаж байна.
За Dispace coin-ы трансфер гэдэг нь бол шилжүүлэлт худалдаа авах явц эдрийг нь бас харуулж байна. 22 цагийн өмнө байсан гэж харагдана. За тэгэхээр энэ юу илэрхийлж байна гэхээр Dispace coin одоо нэгэсэндээ 121 мянган одоо watch list дээр авцсан байхад тийм ээ. Одоо нилээдгүй хүн сонирхч гэсэн үг. За хэрвээ мэдээж хэрэг Dispace үний хувьд нэлээд уналт хийх юм бол бас нилээдгүй хүмүүс бас энийг сонирхож худалдаа авнаа гэсэн үг. За market cap-ийн хувьд та нар харж байна тийм ээ $1 сая. За бид нэр яагаад market cap-ыг хараад байт юм бэ? Энд болохоор хэрвээ одоо Dispace гэдэг coin нэг ширхэг 0.53 байлаа гэж бодоход энэ market cap нь $2 сая болоход Dispace юу нь бид нэр $1 болох боломжтой гэж хардаг тийм ээ. За бас зах зээлийн нийт одоо тоош ирэхийг бид нар хардаг. За нийт тоош ирэх нь бол 100 сая харагдчихээн тийм ээ. Max supply, total supply. За зах зээл дээр эргэлдэж байгаа тоош ирэх нь болохоор 2 сая орчим байна. За эргэлдэж байгаа тоош ирэхийг бага учраас тийм ээ. Market cap нь одоо $1 сая байгаа учраас бас 53 цент үүдэг. Энийг бас бид нар юу гэж хардаг вэ гэхээр max supply-с нийт одоо тоош ирэхээс circulation supply руу coin орж ирэх юм бол тийм ээ. Үн бас тодорхой хэмжээр унах байдал ажиглагддаг. За зарим тохиолдолд мэдээж хэрэг одоо coin-ыг stake гэдэг өөр тийшээ гаргацсан байх ч эсвэл cold wallet руу хүүтэн төрөвч рүү ингээд гаргацсан байхад бол circulation supply багасч идэг тийм ээ. За энэ жишээ болохоор Shiba coin дээр өмнө нь бол 500 тэрбум байж байгаад гинт 350 тэрбум болоод тэгээд үн хэд дахин өсөж өссөний дараа одоо бусад wallet-уудаас 150 тэрбум coin орж ирж исэн байх жишээ тиймэрхүү жишээтэйгээр одоо байдгаа. Тэгтээ circulation supply руу буюу энэ хэсэг рүү coin орж ирээд хэрвээ зарагдаагүй тохиолдолд бол үнцэн ундгүй. Хүн зарж байгаа тохиолдолд бол үн ундгаа тийм ээ. Мөн авч байгаа тал байхгүй бол бас үн ундаг юм байдал байдгаа. За Swash coin дээр хэдүүлээ үргэлжлүүлээд график дээр яри тийм ээ. За хэрвээ бид хэд 4 цагийн графикаар үзэх юм бол за Swash coin бол нэлээд уналттай байна гэж харж байна тийм ээ. Уналттай байна гэж харагдаж байна. За бид нэр яаж худалдаа авалтыг хийдэг вэ гэхээр за өмнө би гишүүдтэй бас хэлж байсан. Та нар ч гэсэн дахиад хараад авал нэг буруудахгүй болов. За бид нэр үнийг дээшнээ өмнөх одоо all time high ч юм уу эсвэл одоо дараагийн өндөр цэг рүү тийм ээ хүрэх боломжтой гэж тооцож coin-ыг худалдаж авдаг тийм ээ. Унах магадлалыг бас давхар тооцоолдог тийм ээ. За жишээлбэл бид нэр энд худалдаа авалтыг хийлэхэд унах магадлал энэ хүртэл байлаач гэдэг юм уу тийм ээ. Иймэрхүү байдлаар одоо өсөлт уналт хоёрыг тооцоолж одоо ордог байгаа. За жишээлбэл ямар coin дээр хэдүүлээ харьцуулж ярьж болох бай. За Ethereum гэдэг coin дээр харьцуулж ярьж үзье тийм ээ. За Ethereum гэдэг coin-ы өсөлт $2671 эхэлсэн гэж үзье л та тийм ээ. 2800 $2681-ээс за $2681-аас эхэлсэн гэж үзэхэд бид нэр өмнөх түүхтэй харьцуулж үзэх тийм ээ. Өмнөх түүхтэй харьцуулж. За энэ бол all time үн. За all time үн дээр хизээч ерөнхийдөө орох дэмий байдаг. За яагаад вэ гэхээр дээш нь бид нэр өсөх магадлалын одоо харьцуулт байхгүй тийм ээ. За нэг өдрийн графикаар дээш нь өсөх магадлал зорилго биднэрт бол байхгүй. За хэрвээ coin унтсан байх юм бол өмнөх түүхийг хараад all time high тэр байсныг бидний зорилго бол тэр зорилго юм тийм ээ. За all time high үн дээрээс бид нэр ороход одоо дээш нь бид нар хаашаа нь үн өсөх вэ гэдгийг нь бол бид нарт одоо харанхуй нэг өсөндөө юу ч одоо ирээдүйд төсөөлөхдөггүй юм тийм ээ. Ирээдүйд юу болох юм. За яг гоо Ethereum-ыг бол $10,000 болно гэж хүмүүс ярьж байдаг. Гэхдээ $10,000 болохын тулд хэдийн ирээний хугацааг Ethereum зарцуулах вэ гэдэг асуудал байгаад байгаа тийм ээ. Дундаа хэд унахын, хэд өсөхийн тийм ээ. Яа тэгэхээр график хизээж ингэж зурагддаг тийм ээ. Үргэлж зах зээлийнхээ эрэлт нийлүүлэлтээр иймэрхүү байдлаар зурагддаг ба. За тэгэхээр одоо жишээлбэл Ethereum дээр хүн орлоо гэж бодох тийм ээ. Миний харж байгаагаар бол за нэг үсрээд $5-6 мянган хүртэл өсөх магадaltaй шиг юм тийм ээ.
А эсвэргээрээ унах магадлал нь болохоор тийм унах магадлал нь энийг хүртэлж идэв юм тийм 61% унах магадaltaй. Тэгэхээр ямар ч тохиолдолд одоо та хэрвээ coin худалдаж авах гэж байгаа бол оргил үн дээр авч болохгүй гэдэг юм чинь энэ үүдэг. За энэ хэрвээ одоо танд тийм ээ таны хувьд энэ оргил үн биш бол одоо ямар үнийг та оргил үн гэх юм бэ гэдэг асуулт тулгарч байгаа юм тийм ээ. За дараагийн асуудал юу вэ гэхээр за ойлгомжгүй зүйл байх юм бол комент хэсэгт бичиж үлдээрэй тийм. За комент хэсэгт ойлгомжгүй зүйл байх юм бол бичиж үлдээгээрэй. За дараагийн асуудал бол үнийг дундажлах гэдэг зүйлийг та сонсч ирсэн баг тийм ээ. Гэтэ үнийг хэрхэн яаж бас дундажлах вэ тийм ээ. Энэ чинь хамгийн том асуулт. Яг уу үнийг дундажлах гэж ярих бол амархан тийм ээ. Дөрвөн оронтой тоотой үн байхад одоо 12 үн явж байхад солигдож байхад үнийг дундажлах юм уу, унж байхад тийм ээ. Дундажлах юм уу эсвэл хойтлын нэг гурдлын 2 тон өөрчлөгдөж байхад үнийг дундажлах юм. За жишээлбэл GT токен-ийн хувьд ярил л да. За GT токен-ийн хувьд хэдүүлээ өдрийн графикаар харах юм бол бид нэр түрүүний миний ярьсан. За хэрвээ та GT coin-ыг авлаа гэж бодоо та ирээдүйд танд 79% ашиг өгөх боломжтой гэж харах боломжтой. Гэхдээ би энийг бас GT coin-ыг одоо ав гэж хэлж байгаа юм биш шүү. Миний хувьд бол GT coin бас үнэтэй санагдаад байгаа тийм ээ. Одоогийн байдлаар үнэтэй харж байна. За буцаад үн унах магадлал болохоор 60% магадaltaй. За үн өсөх бол дээш нь өсөх нь бол 79% өсөх магадaltaй тийм ээ. За бид бол одоо манай группийн гишүүдтэй намайг дагдаг хүмүүс ямар тохиолдолд одоо coin худалдаж авдаг вэ? Аль бол болж өгвөл дээш нь нэг 80% ашиг өгөх боломж. Доош нь нэг унлаа гэхэд нэг 20% унах магадaltaй ч гэдэг юм уу тийм ээ. Тиймэрхүү байдлаар одоо арилжаанд ордог байх жишээтэй. Гэхдээ мөн түрүүний хэлсэнчлэн би бас нэг төдийлөн бас арилжаа хийгээд байдгүй тийм ээ. Аль болох хадгалах зарчмаа. За энэ өндөр үн дээр мэдээж хэрэг би GT coin-ийнхаа зарим позишнгаа бас өгөөд одоо дахиад доороос нь тосож авах санаатай бас байж байна. За тэгээд ер нь бол ойлгомжтой тийм ээ. Дээш нь одоо унахаас өсөх магадлал нь өндөр байж ич одоо худалдаа авдаг гэсэн үг. Одоо нэг өсөндөө танд дээш нь одоо 3 дахин өсөх боломж юм тийм ээ. Таны авсан үнээс 3 дахин өсөх боломж байна. Доошоо таны авсан үнээс нэг 10-аас 20% унах магадлал байна гэдэг үр дүнд хүрсний дараа тийм ээ. Судалгаагаа хийсний дараа худалдаа авалтыг хийн. За худалдаа авалтыг хийн гэсэн үг. За тэгэнгүүт жишээлбэл бид нар түрүүний ярьсан зүйлийг одоо харандаагаар зурж үзье тийм ээ. За ойлгомжгүй зүйл байх юм бол комент хэсгээр бичиж болно шүү. Тэгээд комент чинь харах юм бол хариулаад өгч болно. За харандаагаар хэдүүлээ зурна. За харандаагаар жоох ойлгомжгүй байж магадгүй. Гэхдээ яг би зурх гэж хичээе тийм ээ. За түрүүний хэдүүлээ ярьсан тийм ээ. За үн дээш нь all time өмнөх түүхэн дээр бол all time байсан. За ингээд мэдээж хэрэг явсан тийм ээ. Үн доош нь унсан. За бид нэр одоо үн дээш нь өсөж чинь тийм ээ. Үн дээш нь өсөж чинь. За үн дээш нь өсөж чад түрүүний миний ярьсан нөгөө нэг дээш нь өсөх одоо боломж нь тийм ээ. Нөөц бололцоо нь бол нэг 3 байлаа гэж бодоход үн унах газар бол нэг энэ харьцаа тийм ээ. За үн унах газар нэг энэ харьцаа. За нэг жоохон цэцэрлэг өгчиг зурж байгаа бол уучлж хайрлаарай. За ихэнх энэ зах зээлд орж ирж байгаа хүмүүс ер нь бол энэ койны зах зээлийг юу гэж төсөөлдөг вэ гэхлээр хэрвээ яг энэ хэлж байгаа зүйл үнэн бол та нар бас комент хэсэгт бичиж үлдээгээрэй тийм ээ. Хүмүүс одоо жишээлбэл all time high үн дээр ингээд coin явж байгаа штэ. Тэгвэл үнийг ингэж харддаг тийм ээ. Үнийг ингэж харддаг. Яг энэ зах зээл дээр байгаа трейдерүүд болохоор үнийг ингэж унах боломжтой гэж харддаг тийм ээ. Үнийг ингэж унах боломжтой гэж харддаг. Тэгээд энэ хэсгээс авдаггүй гэсэн. За хамгийн боломжит хэсгүүдээ болохоор тэд нар
ерөнхийдөө тооцоолцдог гэсэн үг тийм ээ. За энийг бас бид нэр дараагийн бичлэг юм дээр бас үзэн яаж энэ тооцоолж юмнуудыг гаргадгийг. Тиймээс энийг бас нэг хоосон одоо тэнгэрээс нэг тоо бодож олоод ингээ гаргаад идэггүй энэ бүх юм өөрөө техникал анализтай суурилсан үнийн дүнг байдаг тийм ээ. За тэгээд шинэ хүмүүс яадаг вэ гэхээр дийлэнх хүмүүс гэсэн үг тийм ээ. Энэ хавьяас одоо худалдаа авалтыг өөрт байгаа 100% одоо мөнгөөр худалдаад авчдаг. За 100% биш юм аа гэхэд нэг 80% ч юм уу тийм ээ дийлэнх нь. Яа тэгэхээр тэдний толгоонд мөн ингэж харагдаг. За энэ болохоор хүний нөгөө нэг ямар нэг юмнаас хоцорж байгаа юм шиг мэдрэмж одоо төрснөөс болж тийм ээ. Ийм байдал үүсчдэг. Шинэ хүмүүсүүд бол ямар нэгэн одоо би энд орохгүй бол үн одоо байгаагаасаа дээш нэ гараа явуучих юм шиг мэдрэмж төрөөд тэр мэдрэмжтэй автаад энэ лөө ордог тийм ээ. Тэгэхэд яг бодит нөхцөл байдал дээр болохоор үн ийм зүйлийг хийдэг тийм ээ. Ундаг нэг өснө. Жохон дээш нь өсөлдөж байгаа унцдаг. За тэгэнгүүт шинэ хүмүүс яадаг вэ гэхээр за яг хуу би ингээд одоо бариад байж ах юм бол нөгөө нэг Facebook бусад одоо мэдээллийн юугаар бол одоо зүгээр бариад байжээ үн удахгүй өснө гэдэг зүйлийг ярьдаг тийм ээ. Тэнгүүд үн тухайн хүн одоо тэр нөгөө нэг мэдээлэлд итгээд үнийг буцаад ингэж дээш нь явах болов уу тийм ээ. Ядтаа энэ цэгтээ хүрэх болов уу гэдэг одоо нэг тийм нууц итгэл байгаад идэг. Тэгэхэд үн үргэлжлээд доошоо унжидэг тийм ээ. Тэр итгэл бол хуурамч байт юм аа. За яг энэ нөхцөл байдалд дийлэнх масс юу гэдэг вэ гэхээр зарж эхэлдэг. Тийм ээ. Тэд нэр юу одоо бодож эхэлдэг вэ гэхээр үн энэ цэг дээр буцаж ирнэ гэж болоод тийм ээ. Нэг ёсондоо за үн угаасаа нэгэн шалан дээр үрэх юм чинь би одоо байгаа хэсгээ зараад шалан доороос нь дахиад аваад тоогоо ихсгэнэ гэж төсөөлдөг тийм ээ. Тоогоо ихсгэнэ гэж төсөөлдөг. За тэгээд дараагийн шалыг нэвтэлж ороход за ингээд шалыг гэд ярихлаар бид нар бас нэг шал тааз гэдэг юм ярих шаардлага асуудал үүсэж байгаа тийм ээ. Иймэрхүү байдлаар үн дэшээ нь явдаг. За трейдерүүд болохоор энд сел хийгээд эндээс бай хийдэг. Тийм ээ. Та болохоор эсэргээр нь зарж яхад нөгөө нэг трейдерүүд мэргэжлийн трейдерүүд бол бай хийж идэг. За тэгээд үн дэшээ нь өсгөхлөөр та нөгөө хямдхан газар зарчаад буцаад нөгөө нэг төсөөлч нь үргэлжлээ явчихдаг тийм ээ. Ингээд үн дэшээ нь ингээ үргэлжлээд явна. Тэгээ буцаад авч идэг. Трейдер болохоор буцаад зарж идэг. Иймэрхүү юм явж идэг. Зөвхөн одоо энэ зүйлийг мэдгүйгээс болж одоо иймэрхүү нийтлэг алдааг гаргадаг гэж би хэлээд байгаамаа. За миний хувьд болохоор би юу хийдэг вэ гэхээр за энд болохоор ерөнхийдөө position одоо торлно гэж ярьдаг тийм ээ. Position-уудаа байрлалуудаа эзлэнэ гэж ярьдаг. Орох position болохоор нэг тийм төлөвлөгөөтэй тийм ээ. Трейдер хүн чинь төлөвлөгөөтэй гэдэг. Хизээч одоо төлөвлөгөөгүй энэ арилжаанд ордгоо гэсэн. Тэгээ төлөвлөгөө маань болохоор маш олон хувилбараас бүрддэг тийм ээ. Хэрвээ би одоо үн унаад ирэх юм бол алдагддаггүй энэ position-оос яаж гарах вэ гэдэг юм. Иймэрхүү байдлаар ордог. Тэгээд ямар нэгэн одоо shitcoin ч юм уу тийм үйл ойлгомжгүй тийм төсөл рүү ордоггүй. Суур шинжилгээгээ хийгээд окей энэ койныг би авчих юм бол ирээдүйд бас хадгалаад нэг ийм өөр шим мөрдөх боломжтой тийм ээ. Хэрвээ үн авчих юм бол би тэр койныг ашиглаад бас тийм бас ашиг шимийг хүртээд ингэж явах боломж. Дараа нь үн намаа ашиглаж явах явцад үн үсэх юм бол би одоо позишноос гарч болно гэдэг юм алдагдлал руу гарч болно гэдэг юм тийм ээ. Тэгэхгүй зүгээр нөгөө нэг shitcoin ч юм аваад тэгээд тэр маань өснө гэдэг одоо тийм нэг мөрөөдөлт автаж болохгүй. Бас би группийнхаа гишүүд юу гэж зөвлөдөг вэ гэхээр итгэж болохгүй. Яг бүх юм маань баттай суурьтай байх хэрэгтэй. За ихэнх одоо манай группийг бол одоо Facebook группийг 1800 гаруй дагж ийлээ. Ихэнх нь бол трейдинг хийх гэж бол хичээж байгаа тийм ээ. За цагийн сайханд бол би трейдинг хийдэг л байсан. Трейдинг хийх бол маш их зовлонтой. Байнгын үнийг харна тийм ээ. Байнгын ерөнхийдөө үн унчих юм бол ингээд бас стрессийн юунд байдаг. Стресс зонд байдаг гэх юм да тийм ээ. За би position руу ингэж орлоо. За би position руу орохдоо яадаг вэ? За би жишээлбэл нэг сая төгрөгтэй байлаа гэж бод. За энэ жишээнд дөрөв хэдүүлээ би 100 төгрөгтэй байлаа гэж бод. Тийм ээ 100 доллартай. За 100 доллартай. Тэгэхэд би 10 доллараар тийм үү? Нийт мөнгөнийхөө 10 доллараар би position-гоо нээдэг тийм ээ.
одоо худалдаа авалтыг хийдэг. Спот дээр шүү дээ. Спот дээр худалдаа авалтыг хийдэг. За би $10-оор $1 үнэтэй койныг би 10 ширхгийг авна, тийм ээ? 10 ширхгийг авна. За хэрвээ үн дээш нь өсөх юм бол энэ хэдүүлээ жишээ ярьж байгаа шүү. Тиймээс одоо би $10 койн аваад сууж байгаа гэж байхгүй шүү дээ. За $10-оор би койн авсан чинь үн дээш нь өсөө явцсан. Тэгэхээр хойноос нь нэхэж авах ямар ч шаардлагагүй. Зүгээр ингээл орчих. Тийм ээ? $10 дээш нь явцсан бол окей болж дээш нь өсөнгүүд нь зараагаар авчин, тийм ээ? Хамгийн гол зарчим бол алдагдлахгүй байх. Ямар ч тохиолдолд алдагдал хүлээж болохгүй. Тиймэрхүү стилээр одоо нэг өсөнд арилж яах гэсэн үг. За хэрвээ үн унах юм бол гэж нэг юм байгаа, тийм ээ? Үргэлж 50% магадaltaй байдаг. Яагаад тэгэхээр ямар ч дүн шинжилгээ хийж байгаа хүн 100% одоо prediction хийж чаддаггүй. За хэрвээ тийм 100% prediction хийдэг хүн бол одоо аль хэдийн долларын тэр бомтон болцсон байгаа. Яагаад тэгэхээр бүх позишнгууд нь үргэлж одоо юу байдаг, тийм ээ? Алдагдaltaгүй байдаг. Хизээч одоо тийм хүн бол үргэлж одоо бүх мөнгөөр нэгсэн баг нөө казинод олж юм шиг all in хийгээл ороод яваад гэсэн үг шүү дээ. Тэгэл өөрийнх нь мөнгө ингээл өвсөөл харивжаал яваад гэсэн үг. Хизээч тийм хүн байдгүй шүү. Манайха тийм зүйл худлаад хэрвээ ирээдүг л харддаг бол. За унна гэж тооцоолоо, тийм ээ. За унна гингүүд за жишээлбэл мэдээж хэрэг энэ түүхэн дээр нэг иймэрхүү юм байдаг, тийм ээ. За тэнгуү нэг та сонсч хэлсэн. Та таз руу нэвтлээд буцаад нэг шалаа нэвтлээд одоо доор станаар гайгүй шалаа гайгүй шалаа буцаад нэвчлээд тиймэрхүү комментууд уншиж ирсэн баг, тийм ээ. За энэ зүйлүүд бүгдээрээ өмнөх түүхээс хамаарч идэг. Өмнөх түүхээс зүгээр нэг тэд нөхдүүд чинь нэг тийм зүйл яриад байгаа юм шиг. Тийм ээ. За ингээд юу гэж ярьдаг вэ? Өмнө нь тааз байсан бол одоо шал болсон, тийм ээ. Дээдлийн хэсэг бол одоо шин тааз маж гэдэг юм, тийм ээ. За тэгээд доош нь ингээд унах юм бол одоо буцаад нөгөө шал руугаа орж гэдэг юм. Иймэрхүү бас яриануудыг сонссон баг таа. За бидний хувьд бол одоо үн би энэ хавьд орсон чинь, тийм ээ. Доош нь унтсан. За унаад уул нь бол жишээлбэл одоо энэ дээдлийн хэсэг нь тааз, энэ доотлын хэсэг нь шал байлаа гэхэд үн унаад дээшээ нэг дахиад таазаа шалгаад хэрвээ таазаа нэвтэлж чадахгүй бол буцаад ундаг нэг тийм юм байгаа, тийм ээ. Онлын хувьд бол нэг юм байгаа. За хэрвээ үн унахад би дараагийн авах хэсгийг хаана тавьдаг вэ гэхээр дараагийн хэсгийг энэ хавьд тавина, тийм ээ. Тэгээ энэ дунд нь бас тавьж болно, энд нь тавьж болно. Хичнээн хэмжээний та доллартаагаас хамаарат позишнгоо та яаж тооцоолж болно, тийм ээ. Энэ позишнгоо тавина. Тэгээ хамгийн доотлын хэсэг дээр та нар анзаарч байсан баг. За бид нэр юун дээр жишээ авч орж болох вэ гэхээр display дээр байна уу? За энэ зүүнүүдийг бол янз янзаар нэрлэдэг, тийм ээ. Shadow, зүү гэл монголоор бол зүү, squeeze гэх юм уу, тийм. Энэ бол одоо энэ койны хувьд бол одоо хамгийн амтархан авах зон хэсэг гэсэн үг, тийм ээ. Амтархан авах. Маш олон удаа яг арилжаанд гарахад бол энэ хэсэгт 3 удаа зовсон. Тэгээ яг энэ хэсгээс авсан хүмүүс бол балидны ашгуудыг гарцсан байна. За яг үүнтэй адилхан coin жишээлбэл ийм цуг гаргахад бол энэ бол одоо таны одоо хамгийн их одоо худалдаа авалт хийх газар гэж та тооцоолох хэрэгтэй, тийм ээ. За бид нэр энэ хэсэг дээр $10-оор 10 ширхэг coin авсан байдаг, тийм ээ. Нэг ширхгийн үнэ нь $1 байсан. За хоёр дахь энэ хэсэг болохоор 0.50 гэж үзээд за хэрвээ энэ доотлын хэсэг дээр одоо унлаа гэж бодоход одоо 0.25, тийм ээ. 0.25-аар одоо таны хамгийн одоо авахыг хүссэн үн байна гэж бодно. Нэг өсөндөө та 3 үн өөртөө төсөөлнө, тийм ээ. Зөвхөн одоо жишээлбэл $1 авсан чи 99 цент боллоо, одоо 90 цент болонгууд нь та дахиад авна гэсэн үг биш, тийм ээ. Та хүлээн. За би $1 авсан чинь одоо 75 цент тусан. За 75 центээр нэг хэсэг авчих юм. Ингэж үнийг дундчлана. Тэгээд үнийг дундчлахдаа та хизээж ингэж дундчилж болохгүй. За энэ юу хэлээд байгаа юм бэ гэхлээр за энэ дээр та $1000-оор аваад энэ хэсэг дээр нь та 500-аар аваа, тийм ээ. За энэ хэсэг дээр нь та $100-аар авна, тийм ээ. Ийм хизээж байж болохгүй. Энэ бол хамгийн буруу ойлголт.
За яаж та үнийг дундчлах ёстой вэ гэхлээр нөгөө нэг миний түрүүний хэлээд байсан энэ хэсэг. За эхний худалдаа авалт нь бол $10 байх ёстой. Дараагийн худалдаа авалт нь $20 байх ёстой. За бүр сүүлийн энэ доотлын хэсэг нь болохоор $50 байх ёстой. Ялгаа байгаа ч тийм ээ. За эхний хэсэг нь одоо бодит амьдрал дээр бол ярил л да. Эхний хэсэг нь $200 авна. Дараагийн хэсэг дээр нь $400 авна. Дараагийн хэсэг дээр нь $600 авна ч гэдэг юм тийм ээ. Таны авах объем нэмэгдэж явах хэвээр. Өмнөх авсныгаа бодвол нэмэгдэж явах хэвээр. За энэ дээр нь хэдүүлээ бодит жишээгээр бас ярина. За $20-оор $20-оор бид нар одоо урд нь бид нар $10 авсан учраас $10-оор $1 үнэтэй койныг 10 ширхэг авсан тийм ээ. За тэгвэл одоо бид нар $20-оор 50 центээр тийм ээ 50 центээр 40 ширхэг авна тийм ээ. $20-оор 40 ширхэг койн авна тийм ээ. Өмнө нь тоол $1-оор 10 ширхэг авсан. Одоо та $20-оор 40 ширхэг койн авах чинь. За бид нар энийг юу гэж хардаг вэ гэхээр бас ингээд харж байна уу? Шинээр орж байгаа хуучин ингээд сэтгхүү шал өөр өгдөг. За бид нар энийг юу гэж хардаг вэ гэхээр миний $1-оор авсан койн маань 50% хямдарчиж 50% сэл зарласан байна. Тэгэхээр би энэс ахиух авах хэрэгтэй гэж хардаг. Шинэ хүн болохоор би чинь $1000 авсан чинь доошоо нөгөөх нь улсаараа $500 болчлоо. Одоо дахиад авах юм бол би бүр дуусна тийм ээ. Бүр ингээ унсаараа би бүр юу ч гоо болно $500 ч гоо болно. Харин $1000 маань 500 байгаад дээр нь бушуухан зараад эндээс гараа угаасаа доош унах юм гэдэг сэтгүүгээр ханддаг. За энэ миний хэлсэн үнэн бол та бас энэ комент хэсэгт бичиж үлдээгээрэй тийм ээ. Бусадтаа бас юу болно шүү дээ. Чинь сургамж болно тийм ээ. За биднэрт бол одоо бид нар ч бас зүгээрчгүй энэ урдных түүхийг хараад энэ ч бол одоо жишээлбэл нэг $6 ч юм уу $5 хүрсэн байгааг бол мэдж байгаа шүү дээ тийм ээ. Дээрээс унаад орсон. За тэгээд $40 авсан. За тэгсэн чинь үн өсөөгүй. Тэгээд доош нь унсан тийм ээ. За 0.25 дээр унсан гэж бод. За тэгэнгүүт тэр үед бид нар юу хийх вэ гэхээр $40 авч болсон юм чинь тийм ээ. Биш $20 авч болсон юм чинь. Бид нар одоо ягаад $40 авч болохгүй гэж. Тийм ээ. $40 бид нар одоо авах чинь. Техник дээр 10-аар авсан, 20-оор авсан, одоо 40-оор авах чинь. 100-аар ч авчин дөө ер нь бол гайгүй трейдерүүд бол ер нь ийм үнийг дахиж олдохгүй гэж бодвол авчин. 160 ширхэг койн авна тийм ээ. 160 ширхэг койн авна. За $40-оор бид нэг 160 ширхэг койн авна тийм ээ. За та нар ингээд энэ бол үнийг дундажлах систем тийм ээ. Үнийг дундажлах систем. Бид нар юуг хөвчлэн голлож үздэг вэ гэхээр хичнээн долларын юутай ассеттай байх нь чухал биш ээ. Хичнээн койнтой байх нь чухал. Тийм үү? Одоо та өндөр 10 койн авчаал 10 койноо бариад суугаад байх нь дээр үү? Эсвэл уналтан дээр боломжийн оролтууд руу ороод бид нар өөрсдийнхөө тэр 10 койныг бүр ихсгээд явах нь танд хэрэгтэй юу гэдэг тийм зүйл байдаг. За тэгээд бид нар мэдээж хэрэг эндээс алдагдaltaгүй гарах боломж биднэрт үргэлж байдаг. За манай группийн гишүүд та нарт бас хэлэх бах. Хизээж бити яарж арилжаанд ороо. Зах зээл танд худалдаа авалт хийх тийм ээ орох позишнгоо нээх тэр боломжийг үргэлж өгдөг. Тийм ээ зөндөө өгдөг бүр. Яа манай группийн гишүүд баг энийг сонсороод бүр чэйжилсэн байхгүй тийм ээ. Зах зээл танд үргэлж орох боломжийг өгнө. Зүгээр төвчээртэй хүлээ. За тэгэнгүүт юу болсон бай тийм ээ. За бид нар нөгөө нэг шалан дээр хүрсэн одоо. Үүнээс доош үн бол одоо унах ямар ч боломжгүй. За унсан ч одоо нэг ийм зүйл гарна тийм ээ. За тэгэнгүүт манай нөгөө нэг шинэ нөхдүүд маань юу гэж боддог вэ гэхээр энэ үн унсаараагаад баг нөгөө нэг компьютерийн дэлгэцийг одоо цоо цөмлөөд доошоо ингээд шал руу баг доотлын айлын таазыг цөмлөөд үн доошоо явсараад ингээд унна гэж төсөөлдөг тийм ээ. Тийм юм байхгүй манай. Хэрвээ тийм юм болчих юм бол энэ зах зээлд итгэх итгэл гэдэг юм байхгүй болчихно. Тэгээд бүх зах зээл тоглож байгаа тоглогч нар энэ зах зээлээс гараа авчихна. За тиймээс тийм зүйл болдгоо тийм ээ. Тиймээс тийм зүйл болдгоо байгаа шүү. За тэгээд үн буцаад дээшээ өсгөд за бид нар нийт доошоо унах аяллаа хугацаанд тийм ээ. Доошоо нийт аяллаа унах хугацаанд нийтдээ 210 койн авсан байна. Нийтдээ 210. Зарцуулахдаа бид нар тийм үү? Зарцуулахдаа бид нар
$70 зарцуулсан байна тийм ээ. За хэрвээ та $1 багт нь 10 coin-ыг $10-аар авч исэн бол одоо таны asset бутаад $1 ирэхэд бол $210 болцсон байна тийм ээ. За хэрвээ бид нар 210 ширхгээ ядахтаа нөгөө нэг 50% дээр буюу 50 цент дээр зарах юм бол тийм ээ. Бид нар чинь өмнөх одоо хөрөнгө оруулалт $70 оруулсан шүү дээ. Одоо бид нар $105. За ийм байдлаар бид нар ашиг хийгээд яваад байх боломж байдгаа тийм ээ. Боломж байдаг, үргэлж байдаг. За энэ уналтнаас бид нар coin аваад дээш нь энд л ирэхэд шуналтахгүйгээр энд ирэхэд бид нар ашигтай гарна. За 50 цент дээр ирэхэд бол бид нар бас ашигтай гарна тийм ээ. Үн бол угаасаа 25 дээр бол байдгүй. За тэгэнгүүт бид нар Swash гэдэг coin руу буцаж очив тийм ээ. Swash гэдэг coin руу. За тэгэнгүүт trade history-г та нар ингээ харах юм бол та нар харж байгаа тийм ээ. Үнийг одоо ингээд цаараараа 31 дээр, 31 дээр, 34 дээр, 35 дээр, 38 дээр, 38 дээр гээд 41 центээс эхлээд худалдаа авалт хийгээд 38, 38, 34, 31 хамгийн сүүлийнх нь 31 дээр нь худалдаа авалт хийгээд тэгээ буцаагаад 41 дээр зарсан дүр зураг гэж тийм ээ. 41 дээр зарсан дүр. Арилжааг та хиймээрээвэл ийм тактиктэй, ийм системтэй хийж сурах хэрэгтэй тийм ээ. За өнөөдрийн манай шинэ гишүүн маань тийм ээ. Өнөөдрийн манай группийн шинэ гишүүн маань надаас телеграмаар за юу заамаар байна гэдэг мессеж ирүүлснийх нь үндсэн дээр би энийг одоо хийж байгаа маа. Энэ лайв хийж байгаа. Ер нь бол би гишүүдэд бол нэг яаруулдаггүй. Яг тэгэхээр та сурах юм маш их юм байна тийм ээ. Зүгээр энэ buy гэдэг, sell гэдэг товчлуурыг дараад хүн одоо худалдаа авалт энэ зах зээл дээр ингээ яваад амжилт болдог бол сурах шаардлагагүй ерөөсөө тийм ээ. Маш амархан болчихно. За тэгээд энэ дотор зөвхөн одоо энд ингээд та нар харж байгаа зүгээр нэг одоо шалдан график байна. Тийм ээ. Энэ дээр одоо зөндөө юм яригдана. RSI гэдэг юм яригдана, MACD гэдэг юм яригдана, тийм ээ. MA ribbon гэдэг зүйл яригдана. За тэгээд uptrend, downtrend, шалт тааз, correction, dump, pump гэдэг бүх зүйлүүд яригдж ийж өмнөх түүхүүдийг харж ийж тэгж та ярилцаа хийн тийм ээ. Миний та нараас одоо нөгөө нэг хүсэж байгаа зүйл юу вэ гэхлээр аль болох одоо төвчээртэй юмас хураад тийм ээ. Төвчээртэй юмас хураад дараа нь энэ одоо та нөгөө нэг хөрөнгө оруулалтаар одоо хөрөнгө оруулалтаараа хийсэн ашгаараа энэ арилжааг хийх. Манайх бол эсэргээрээ хийх гэдэг тийм ээ. Эхлээд нь би арилжаа хийж ашиг олоод тэрнгээрээ би хөрөнгө оруулалт хийн гэдэг эсэргээрээ юмыг эсэргээр нь одоо явах гэдэг тийм ээ. Эхлээд нь та хөрөнгө оруулалт зөв хийж сураад хөрөнгө оруулалтаас та ашиг аваад тэр ашгаараа та би группийн гишүүд бүгдэнд тандж хэлдэг. Та тэр фьючерс хийн үү одоо тийм ээ шиткоин руу орно уу энэ үсэ таны дурын асуудал. Яа тэгэхээр үндсэн хөрөнгө үргэлж аюулгүй байх хэрэгтэй. Үндсэн хөрөнгө гэдэг нь таны анхны оруулсан хөрөнгө оруулалтыг хэлж байгаа. Үндсэн хөрөнгө чинь аюулгүй байх юм бол энэ дээр та амжилттай одоо явж болно гэсэн үг тийм ээ. Тэгээс юмыг эсэргээр нь одоо хийх биш. Тэгэхээр юмыг сурах тийм ээ. Юмыг сурах шаардлага гарна. Юмыг сурахын тулд та ийм бүх ойлголтуудыг тийм ээ. Жишээлбэл та худалдаа авалтыг хийлээ гэж бодъё. Худалдаа авалтыг хийгээ ороход та RSI, MACD хоёрыг хараагүйгээр худалдаа авалт хийхэд ямар ч график байсан хэрвээ уналтын RSI, уналтын MACD орцсон байх юм бол үн унана. Шууд унана. Одоо жишээлбэл би шалан дээр байсан тийм үү. Үн шалан дээр байсан чинь 4 цаг дээр RSI болохоор таазан дээр MACD одоо үн өсөх тал дээр зурагдаад явж ирснийг та анзаараагүй. Энэ шалан дээр байна гэх юм бол унана. Эсэргээрээ бас одоо үн өсөж яхад тийм ээ. Үн шалан дээр байх юм бол одоо MACD RSI шалан дээр байх юм бол үн цаашаа үргэлжлэж явах боломжтой шүү дээ. Энэ бүх одоо индикатор багажнуудыг хүн ашиглаж сурснаар одоо энэ зах зээл дээр арилжааг амжилттай хийх боломжтой тийм ээ. Арилжааг амжилттай хийх боломжтой. Тиймээс бас яг тоочны шинжлэх ухаан бол биш тийм ээ. Яг энэ бүгдийг бас эзэмшчихэд ингээд маш мундаг трейдер болно гэсэн үг биш. Энэ зөвхөн өөрийнхөө мөнгөө алдах боломжийг багасгаж байгаа л асуудал тийм ээ. Мөнгө алдах боломжоо багасгаж. Дээрээс нь бид нэр юуг чухалчилж үздэг вэ гэхлээр
ашиг одоо олоогүй ашигын төлөө харамсах бус алдагдaltaгүй гарсандаа баярлах хэрэгтэй. Ямагт энэ бол ямагт. Тийм ээ. Та одоо нэг coin $10 авсан чинь нөгөөт нь $30 болоод өссөн. Та тэгтээ 15 дээр зарцсан ч гэдэг юм тийм ээ. Тэгээд та одоо зарим хүмүүс харамсаж иж болно шүү тийм ээ. Би барьж исэн бол $30 дээр зарах боломж байжээ гэж. Эсэргээрээ та бодоод үзэлт. Таны тэр $10 авсан coin чинь $1 болтлоо унсан бол яах вэ? Бас тийм байдлыг та бас харгалзаж үзэх хэрэгтэй гэсэн үг. За ерөнхийдөө өнөөдрийн миний бичлэг та бүгдэнд хийсэн бичлэг ойлгомжтой байсан байх гэж найдаж байна тийм ээ. Тэгээд ойлгомжгүй зүйл байх юм бол энэ бичлэгийг дахин үзээд тэгээд өөрт хэрэгтэй зүйлээ бас эндээс авна гэж найдаж байна. Хэрвээ үнэхээр ойлгомжгүй зүйл байх юм бол асуултаа юугаар комментэн дээр тавьж болно. За манай группт бас нэгдээд манай группээс одоо асуулт ажиллах. Би ерөнхийдөө та нарт зөвхөн энэ трейдинг гэдэг зүйлийн нэг жижигхэн хэсгийг нь л тайлбарлаж өглөө. Тиймээс эн чинь бүр цаанаа зөндөө маш олон юмнууд байгаа. Тийм ээ? Судлах, сурах асуудал. За тэгээд өнөөдрийнхөө бичлэгийг үгээр хэдүүлээ. Өндөрлөе. За группийн гишүүдтэй хандаж хэлэхэд өнөөдөр хэдүүлээ voice хийхгүйгээр өнөөдөр өндөрлөж тийм ээ. Тиймээс бүх одоо манай Telegram группийн гишүүд байх юм бол сайхан амарцгаагаа гэж хэлье. За анхаарал тавьсан та бүгд баярлалаа.